2015 он гарсаар эхний 7 сард нийгмийн эдийн засгийн тоон үзүүлэлтүүд ямар гарсныг үндэсний статистикийн хороо танилцууллаа. Нэг жилийн өмнөх байдалтай харьцуулахад макро эдийн засгийн хэмжээнд ямар өөрчлөлтүүд гарсныг одоо хүргэе. За манай дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 3% өсөлттэй гарлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсгөд үйлдвэрлэл талаасаа хөдөө аж ахуй болоод уул уурхайн бүтээгдэхүүнүүд голлож нөлөөлсөөр ирсэн. За энэ дагуу 3% өсөлт үзүүлжээ. Эдийн засаг удаашарч байгаа шалтгааныг статистикчид ингэж тайлбарллаа. Үйлдвэрлэл талаасаа ерөөсөө энэ 3% өсөлтөд голлож эерэг нөлөөлж байгаа салбар бол хөдөө аж ахуйн салбар, уул уурхайн салбарын гол цөөн нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй л холбоотой. Өөрөөр хэлэх юм бол дотоод инээс зэрэг гэх юм уу дотоодын одоо нэг голж байгаа цөөхөн үйлдвэрлэлээс хамааралтай ийм л эдийн засгийн өсөлт гарч байгаамаа. Нөгөө талдаа энэ эдийн засгийн өсөлтийг доош нь татаад байгаа бас ямар хүчин зүйлүүд байна вэ гэхээр нэгдүгээрт нь энэ үйлчилгээний салбаруудын бууралт хасах тэмдэгтээ хасахт орж ирж байгаа үйлчилгээний салбарын бууралтыг хэлэх ёстой болж байгаа. Тэгэхээр жишээлх юм бол худалдааны салбар, тээврийн салбар дээр бууралттай байгаа доош нь чангаасан ийм салбарууд гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл 2015 оны 7 дугаар сарын байдлаар экспорт импортын хэмжээ аль аль нь буурчээ. Гадаад худалдааны бараа эргэлт нийтдээ өмнөх жилтэй харьцуулахад 17% буурсан байна. Үүний дотор гадагшаа экспортлож байгаа бүтээгдэхүүний хэмжээ 4%, харин импортын хэмжээ 29% буурчээ. Дотооддоо үйлдвэрлэл бага эрхэлдэг, бараа үйлчилгээний урсгал саарсан энэ үзүүлэлтүүд эдийн засагт нөлөө үзүүлэх хэмжээнд гол анхаарал татж байна. Хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт шууд одоо нөлөөтэй байна. Тухайлах юм бол 2014 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлт 8%-аар өсөж байхад 8.2% өсөлттэй байхад гадаадын шууд хөрөнгө оруулалт эерэг одоо өмнөх онуудаасаа бага байсан хэдий ч үндсэндээ бараг 400 сая долларын хөрөнгө оруулалт манад орж ирсэн байсан. Одоо бол хасах тал руугаа орж ирж байна. Хасах 24-тэй байгаах юуны төлбөрийн тэнцлийн статистикаас харахад тэгээ энэ маань юу хэлж байна вэ гэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын зогсон байдал бол манай эдийн засгийн энэ сааралтанд бас нэг гол хүчин зүйл болж орж ирж байна. За банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл нэмэгдсэн үзүүлэлттэй хэвээрээ байна. Өнгөрсөн оны 7 дугаар сартай харьцуулахад чанаргүй зээлийн хэмжээ 37% өсөж 224 тэрбум төгрөг чанаргүй зээл гэсэн ангилалд шилжлээ. Чанаргүй зээл нэмэгдэж байгаатай холбоотой арилжааны банкуд зээлийн бодлогодоо хяналт тавьж эхэлсэн. За энэ үед мөнгөний нийлүүлэлт мөн буурсан мэдээтэй байгаа юм а. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 759 тэрбум төгрөг байна. За энэ бол жилийн өмнөхөөс 11%-аар буурсан тоо юм а. Макро эдийн засгийн хэмжээнд инхүү бууралттай тоонууд үргэлжилсээр харин сайн үзүүлэлт гэвэл нэлхсийн эндэгдэл 2 орчим хувиар багассан, халдварт өвчнөр өвчлсөн хүмүүсийн тоо 2 дахин буурсан гэд нийгмийн үзүүлэлтүүдэд эерэг тоонууд байгааг эцэст нь онцлоо.